ирсэн диссертацийн сэдвээр би эхлээд өөрийнхөө танилцуулгад товчхон танилцуулна. Тэгээд дараагийн төгссөн сургуулийн талаар товч мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд судалгааныхаа чиглэлийн талаар эхлээд өөрийнхөө товч ойлголтыг дараагийн судалгааны ажлын талаар ярья. За миний товч CV-нд байна. Би 98 онд Монгол Улсын сургуулийн хэмжээний багшаар төгссөн. Энийг би яагаад заавал танилцуулъя гэж бодсон юм гэхээр гадаа ороод постэр жоохон автатай өгсөн учраас залруулах их зүйтэй гэж бодлоо. 2000 онд Монгол Улсын сургуулийн магистрийг төгссөн. 2005 онд Азийн технологийн институт Таиландд байдаг. Индепендент сургуулиудыг би бүтэн тэтгэлэгтэйгээр Таиландын хатан хааны тэтгэлэгтэйгээр хүрээлэн байгаа орчны шинжилгээ ухаанаар дахин магистр хийсэн байгаа. 2013 онд Солонгосын шинжилгээ ухааны технологийн сургуулийг хүрээлэн орчны инженерчлэгийн чиглэлээр PhD хамгаалж ирсэн байгаа. Ажил бол би 98-аас 2003 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд ажилласан. Дараа нь 2000 төгсөөд AIT-да сургуультай судлаачаар ажиллаж байгаа. Дараа Солонгосын шинжилгээ ухааны технологийн хүрээлэнд судлаач оюутан гэж ажилласан. Тэгээ 2013 онд төгсч ирээд одоо урьдчилан сургуулийн хэмжээний техник багшлж байна. За эхлээд сургуулийнхаа тухай танилцуулъя. За шинжилгээ UST гэж бид товчлоод яриа сурцсан байгаа. Монголоор шинжилгээ технологийн сургууль. Энэ нь Тэжон төвтэй бусад UT-ийн сургуулиас өөр энэ graduate school Солонгосын засгийн газрын 32 ихтэй 32 эрдэм шинжилгээний хүрээлэндээ суурилсан энэ өвөрмөц судалгаанд суурилсан хүрээлэн байдаг. За энд Солонгосын газрын зэрэг харагдаж байна. 8 аймаг буюу мужин. За тэгээд 32 хүрээлэнгийн аль аль хотод байдаг гэдгийг тодруулан харуулсан байна. За энэ хүрээлэнгийн онцлог нь болохоор зэрэг хүрээлэн суурил судалгаагаа явуулдаг болохоор оюутнууд хүрээлэн